компаниудад болохоор газрыг бол одоо дэндүү томоор нь олгож байна. Одоо ингээд дараахаа бидний хариултыг өгнө. Юу вэ гэхээр зэрэг энэ асуудлыг шийдэх юм уу? Та үнэхээр тэр Монгол оронд яг үнэхээр энэ газар нутгийг энэ харт түмний энэ хамбог сумын нэр төрийг тэнд гаргаад тийм ээ алтаршуулсан. Өөрийнхөө хамгийн сайн хийж чадах бизнесээрээ. Цагдаагийн байгууллага хэвлэл мэдээллийн албанаас Хамбогд сумын эрх хөхийн албан тушаалтан дарга нарын гэрээс 2-3 кг алт 2-300 сая төгрөг хурааж авсан тухай мэдээлж байсан. Хятадын тосхон, цагаан, хад. Энэхүү өндөр торон хашаатай 501,000 м2 газар бол Бүгд найрамд Хятад улсын иргэн Донгон Шуаны эзэмшил бөгөөд уг газар дээр талын цэгэг тэрэд компани үйл ажиллагаагаа явуулж байна. Уг нь бол Монгол улсын үндсэн хууль, газрын тухай хуульд заасны дагуу гадаадын иргэн аж ахуйн нэгжид Монгол улсын газар нутаг дээр газар эзэмшүүлэх өмчлүүлэхийг хатуу хоригддог. За гэтэл Өмнө Говь аймгийн Хамбогд сумын засаг дарга Хургагийн хийтгэгч нь Бүгд найрамд Хятад улсын иргэн Донгон Шуаны эзэмшил болох талын цэгэг тэрэд компанид Хайрхан багийн нутаг дэвсгэр буюу Цагаан хаданд бүхэл бүтэн 501,000 м2 газрыг эзэмшүүлсэн байх юм. За саяны шинжээчийн зөвлөлтөнд гарч байгаа захирамжууд таны гар үсгтэй захирамжууд мөн байна. За та бүдийнхээ өндөр юм дэгргийа ажиллаж гинөө. Мөн захирамжийн юуны гарсан гар үсгийн юуны үдэд бүгд мөн. Өмнө Говь аймгийн Хамбогд сумын засаг дарга Хургагийн нэхитийн онц ноцтой хууль бус энэхүү үйлдэл нь ганцхан энэ үйлдэлээр хязгаарлагдсангүй. За тэрээр Өмнө Говь аймгийн Хамбогд сумын Хайрхан баг буюу бидний нэрлэж занснаар Цагаан хад хэмээх газарт Бүгд найрамд Хятад улсын иргэн Ван Юн Жун гэх иргэний ногоолон хэрлэн компанид 100,000 м2 газрыг Бүгд найрамд Хятад улсын иргэн Ан Гин Дэгийн Royal Asset компанид нийт 150,000 м2 газрыг Бүгд найрамд Хятад улсын иргэн Буяаржин Илагичийн Өтөөчин Тайж компанид 30,000 м2 газрыг Бүгд найрамд Хятад улсын иргэн Качи Хуугийн Камелнис логистик компанид 100,000 м2 газрыг Бүгд найрамд Хятад улсын иргэн Шу Шанчэ, Шу Кайчи нарын төмөр туурай компанид 200,000 м2 газрыг Тэмээл Маншуур гих гадаадын иргэний Цагаан алт Игчин компанид 91,000 м2 газрыг Австрали улсын иргэн Ян Нейл Александр Инглисийн Solar Ilch компанид 1 сая м2 газрыг тус эзэмшүүлж ёстой л нөгөө бурхангүй газарт бомб галзуурна гэдгийг жинхэнэ утгаар нь үзүүлснийг та бүхэн сая харлаа. За өнгөрсөн нүүрсийн сонсголоор таныг одоо 21 захирамж гаргаж Монгол улсынхаа 470 орчим гай газрыг хятад иргэд олгосон гэдэг асуудал гарсан. Гэтэл та нэг одоо хууль ёсны ажил дээрс мэдээ сая яриад байна л да. Энийг хууль ёсныг гэж яриаг одоо 20 хэдэн га өвшилтэй 21 захирамжаараа 470 орчим гай газрыг 40 газрыг гэж ярьсан шүү дээ. 40 газрын хэмжээгээр 400 олгочод байгаа байхгүй наад сонсгол дээр ярьсан яриг байх асууж шүү дээ. Тий. Тэгж ярьсан. Өмнө Говь аймгийн Хамбогд сумын засаг дарга Хургагийн нэхитгэгчийн энэхүү онц ноцтой хууль зөрчсөн үйлдэл 2023 оны 12 дугаар сард нүүрсний сонсголоор анх олонний тэтгэл болох үеэр Монгол улсын иргэд бол маш их бухимдсан, бүр жагссан. Ер нь ард иргэдэд ч гэлтгүй бүр Монгол улсын ерөнхийлөгчийн сонорт үрж
үндэсний аюулгүй байдлын зөвлөөр хилцэгдэх хүртэл энэ асуудал бүр өндөрөө авсан. За тэгэхээр сүүлийн үед улсын хурал дээр нэгэн одоо ноцтой мэдээлэл яригдж олон нийтийг бас нэлээд сочирдууллаа. За энэ юу вэ гэхээр Монгол улсын үндсэн хууль болон Монгол улсын газрын тухай хууль, бусад хууль тогтоомжуудыг элтэд ноцтой зөрчиж байгаа ийм асуудал яригдж ард иргэд олон нийтийг бас зочирдуулсан. За тухайлж хэлэх юм бол Монгол улсын газар нутгийг, Өмнө Говь аймгийн газар нутгийг гадаадын иргэн хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай ийм ноцтой баримт одоо бас ил боллоо. Тэгэхээр энэ асуудал дээр Монгол Улсын ерөнхийлөгч онцгойлон одоо анхаарлаа хандуулж энэ асуудлыг одоо засгийн газарт хууль хүчний чиг үүрэг хэрэгжүүлэх ёстой байгууллагуудыг яаралтай ажилуулж, за үр дүнг нь одоо бас хууль сахиулах үйл ажиллагааг яаралтай хэрэгжүүлж, үр дүнг нь Монголын ард түмэн ард иргэдэд олон нийтэд нээлттэй ил тод бас болгож мэдээлэх ёстой гэдэг ийм байр суурийг Монгол Улсын ерөнхийлөгч илэрхийлж байгаамаа. За гэтэл бодит байдал дээр юу болсон бэ гэхээр нөгөө Монгол улсын хууль хүчний байгууллагын чинь нөгөө ард иргэдийн уур хилэг дарахын тулд Монгол улсын ерөнхийлөгчийн одоо уур бухимдлыг дарахын тулд сүр дуулаантайгаар нөгөө нэхийд чинь барьжиж одоо цагдан хорих ангид хормогцсон ердөө 4 хоногийн дараа суллаад л явуулчихсан байх юм. За тэгэхээр Өмнө Говь аймгийн Хан богд сумын засаг дарга Хургагийн нэхийд гэгч нь одоо бүр үнэхээр амар амтан байгаа үз. Энэ хүн хуулийн хариуцлага хүлээх нь битгий хэл бүр улс төрийн хариуцлагч хүлээгээгүй. Бүр яг одоо засаг даргын ажлаа хийгээд засаг даргын бүрэн эрхээ хэрэгжүүлээд Хан богд сумандаан сууж байна. Бидний дээр байгаа эрх мэдэл өнөөдөр мөнгнөөс олж бидний худалдаж байгаа, бидний газар нутгийг худалдаж байгаа энэ байдлыг өнөөдөр харахтаа дэндүү шаналж байна. За Өмнө Говь аймгийн Хан богд сумын газар нутгийг онцгой хэмжээгээр бүгд найрамд хятад улсын иргэдэд олгох ажил ганцхан нэхийд даргаар дуусахгүй. За энэ ажил бүр 2018 оноос эрчимдсэн байх бөгөөд 2018-аас 2020 оны хооронд Хан богд сумын засаг даргаар ажиллаж исэн Шанж Мэтвийн Эрдэнэ Жаргал гэдэг хүн одоо анх гадаадын иргэнд онцгой хэмжээний газар олох ажлыг эхлүүлсэн байдгийн байна. За Шанж Мэтвийн Эрдэнэ Жаргал дарга нь 2018-аас 2020 оны хооронд за Хан богд сумын засаг даргаар ажиллах хугацаанд бүгд найрамд хятад улсын иргэн Вэ Дон Ю, Жан Жанг Ю нарын Лили Гарден компанид 100 мянган метр квадрат газрыг Сингапур улсын хөрөнгө оруулалттай Fuji Pit компанид 136 метр квадрат газрыг бүгд найрамд хятад улсын иргэн Шүү Хуйгийн Easy Transport компанид 145 мянган метр квадрат газрыг гадаадын иргэн Тимэл Маншурын эзэмшил Соромзон говь компанид 200 мянган метр квадрат газрыг эзэмшүүлэхээр олгож байж Хан богд сумын засаг даргаар ажиллаж байсан яг одоо ажиллаж байгаа энэхүү хоёр эрхэмд гэхэд нийтдээ 38 гадаадын хөрөнгө оруулалттай компанид одоо Өмнө Говь аймгийн Хан богд сумын хайрхан баг буюу бидний нэрэл зарилснаар одоо цагаан хад хэмээх газарт 4 сая 573 мянган метр квадратыг олгоцсон байна гэж та бүхэн боддоо. Гэхдээ бүр үнэхээр амар ууцтэй. За ингээд энэ одоо онц ностой зүйлийг Монгол улсын их хурлын одоо нүүрсийн сонсголтын шинжээчнаар анх илрүүлээд нотлох баримтыг нь хавсаргаад уг хэргийг одоо хууль хяналтын байгууллагад өөрөөр хэлбэл албатай тэмцэх газар шийдвүүлж нин дараа арга хэмжээ тооцоолнаа гэмээр өгсөн боловч өдгөө тус хэрэг бүр нам дарагдсан байдалтай байна. За яагаад гэхлээр Та улс төрийн томилгоотой өмнө Тий. айл намаас томилогдсон. Монгол ардын намаас. төрийн эрхийг барьж байгаа Монгол ардын намаас томилогдсон учраас энэ хүмүүс хуулийн болон улс төрийн хариуцлагыг огт хүлээгүй бололтой юм зайлвал. За бүр ноцтой нь Та захирамж энэ олон газруудыг зарахтаа мөнгө авч ясна уу? Надад тийм бол мөнгө авах асуудал байхгүй. Та газар зарсан мөнгөө Монгол ардын намын хэн гэдэг албан шаланд өгдөг гэсэн. Над газар зарсан тохиолдол байхгүй. за тухайн үед хуулийн сайдаар ажиллаж байсан Батөмрийн Инх баяр гэдэг хүн одоо нэхийд даргаыг нүүрсийн ноцголын үеэр бол тулган байцаасан. За газрыг Монгол улсынхаа нутаг дэвсгэрийг хятадуудад яагаад зарсан, хэдэн төгрөгөөр зарсан мөнгөө Монгол ардын нам хэн гэдэг албан шаланд өгдөг байсан хэмээн асуугаад байсан нь бол дараах шалтгаантай байж л дээ. За энэ 10 газрын тендерийг жижиг 5 толгой компани нүүрс ачаал буулгалтын талбай хөдөлთა авах тендер зарлаж ирсэн юм байна. За энэ
саяны одоо таны олгосон газар эзэмших эрхийн гэрчлэгээтэй компаниуд үнийн санал өгч оролцож байжээ. За эндээс харахад 10 гаг 11 тэрбум, 10 тэрбум, 11 тэрбум, 10 тэрбум гэдэг үнэлгээтэйгээр санал тендерт оролцож байсан байна. За орон нутгийн 5 толгой буюу одоо жижиг 5 толгой өөрөөр хэлбэл Өмнө Говь аймгийн тамгын газар 51% эзэмшдэг. За Өмнө Говь аймгийн иргэд 49%-ийг эзэмшдэг. Энэхүү компани ковидын он жилүүдэд одоо нээлттэй дуудлага худалдаа зарлаад 10 га газрыг одоо олгоё гэж хахад компаниуд бүр уралдан булаацалдаад 1 га газарт нь бүр 1 тэрбум төгрөгийг санал болгож байсан юм байна. Гэдгээр бүр үнэхээр үн цэнтэй газар байсан бөгөөд гэтэл нөгөө Эрдэнэ жаргал нэхийд гэдэг хоёр засаг дарах чинь бүхэл бүтэн 473 га газар буюу өөрөөр хэлбэл 473 орчим тэрбум төгрөгөөр одоо үнэлэгдэж зарагдах боломжтой тэр хэмжээний газрыг зүгээр л гадаадын хөрөнгө оруулалтын компаниуд үн төлбөргүйгээр өгчихсөн байгаа юм. Ер нь үн төлбөргүй өгч гэж юу байх вэ? Цаана бас нууц юм байсан л байлгүй. Цагдаагийн байгууллага хэвлэл мэдээллийн албанаас Хамбогд сумын эрх хөхийн албан тушаалтан дарга нарын гэрээс 2-3 кг алт 2-300 сая төгрөг хурааж авсан тухай мэдээлж байсан. Энийг одоо би олон нийтийн хэвлэл мэдээлэл үндэсний радио телевизээр мэдээлсэн мэдээллийг цагдаагийн байгууллагын хэвлэл мэдээллийн албанаас өгсөн мэдээллийн дагуу ярьж байгаа. За тэгэхээр Өмнө Говь аймгийн Хамбогд сумын газар нутгийг гадаадынхан зарж байна. Зараад одоо эрх бүхий албан тушаалтнууд нь их хэмжээний мөнгө төгрөгийг одоо хууль бусаар авж байна гэдгийг бол тэртээ бүр 2-3 жилийн өмнө л авьяастай тэмцэх газрынхан бол мэдчихсэн байгаа юм. Бүр зарим дарга нэрийн бүр гэрээс нь одоо нэгжлэг хийгээд нотлох баримтыг нь илрүүлээд бүр аалт их хэмжээний валютыг нь хүртэл хурааж авсан гэдэг тухайн үед бас дурсагдж яригдж байсан. Гэтэл одоо бүр ийм ностой мэдээлүүд гарсны дараа нөгөө хэрэгчин гинтхэн замхраал тааг болчихсон. Яаж байгаа гэж огт мэддэхгүйгээр бүр байхгүй болчихсон. Гэтэл энэ нь бүр яагаад ингэ гацчихваа энэ хэрэг яагаад цаашаа явахаа болчих вэ гэсэн нь дараах шалтгаантай гэдгийг Хамбогд сумд одоо жолоочоор ажилладаг нэгэн эрхэн бидэнд хэлсэн бэлээ. Бүгд газар хүсээд авчдаг газар байхгүй эсвэл энэ дээрээс яам тамаас энэ хотуудын газрууд байгаа. Тэгээ шалгасан хотууд нь 20 газар авсан байна. Авьяастай тэмцэх газрынхан. Авьяастай тэмцэх газар 2 байж авсан. Бод жагаа шийдэл авсан байлаа. Зоочлагч маань тийм хатсан байлаа. Хин гэдэг хоёр байц гэж хэлсэн бол нэрийг мэдэх үү? Одоо тэр хэргийн шалгаж байгаа тэр төрчөөс болоо. Гүй бүр чихнээс тус орсмаар муухай түүх байгаа зү. Гэж юу гэсэн үг юм бэ? Шалгах гэж очингуудаа газар аваад одоо хэргийн шалгахаа болцоон ч гэж шиг. Энэ асуудлыг авьяастай тэмцэх газрынхан одоо мухарлах ёстой, шалгах ёстой. Тухайн хэргийг шалгахаар очисон комиссарууд нь хэн байсан нь тодорхой л байгаа. Тэр хүмүүсийн нь одоо бүх юмдыг шалгаад энэ хэргийг нэг үнэхээр тийм зүйл босно уугүй юу гэдгийг тогтоож одоо ард түмэндээ мэдээлэх учиртай. Ер нь энэ нэхийт гэдэг энэ даргыг түүний өмнө засаг даргаар хийжсэн Эрдэнэ жаргал гэдэг хүмүүсийг Монгол улсын ерөнхийлөгч хүртэл дийлэхгүй болохыг та бүхэн бас харлаа. Тэгэхээр авьяастай тэмцэх газар одоо яаж дийлэх вэ тэр нь? Гадаад улсын иргэн хуулийн этгээдэд эзэмшүүлсэн талаарх баримт мэдээлэл нотлогдож гаргаж тавилаа. За иймд Монгол улсын засгийн газар хууль тогтоомжийг хэрэгжүүлж хяналт тавих үндсэн чиг үүргийнхээ хүрээнд Монгол улсын газрын нэгдмэл сан, газар эзэмшилт, ашиглалт, бүртгэл, түүний хяналтын асуудлаар холбогдох арга хэмжээг хуулийн хүрээнд авч гэмбуруутай этгээдүүдийг хуулийн байгууллагад шилжүүлж, за энэ талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээллийг шуурга танилцуулж ажиллахыг чиглэл болгож байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлс өгөх гэсэн ийм чиглэлийг өнөөдөр өгж байгаамаа. Эх орныхаа газар нутгийг хятадын иргэдэд онцлог хэмжээгээр нь олгосондоо нөгөөд нэхийт дарах чинь бүр гимшээгүйгээр барахгүй өдгөө бүр бааварлаад дараах одоо үгийг ард түмэндээ болон эрх баригчтай хамтаа хилээд л сууж байна. Тэгэхээр Монголын газар нутгийг нисгэн зарцсан юм шиг Хамбогдын газар нутгийг зарцсан юм шиг л тэр одоо мэдээлүүдийг өгсөн. Тэр бол зөвхөн тэр цагаан хадны 20 км угаал газрыг л олгож байгаа шүү дээ. Шоовдорлогдсон монгол хүн. Одоо бол ерөөсөө энэ Хамбогд сумын хайрхан баг дээр яг юуны иргэд гэж яг унган иргэд гэж бол цөөхөн байгаа. Энэ дандаа уугуул суугуул энэ тэндээс ирсэн 21 аймагаас ирсэн хүмүүс. Энд чинь амьдрах нөхцөл нь айгүй хэцүү. Ерөөсөө хүний ирэх газрын асуудал айгүй хэцүү бэр. Одоо энэ айлууд чинь тэгэхэд нэг бөөрнгийн гэр байгааз энэ бөөрнгийн гэрийн чиний газар чинь бараг зарагтал 5-аас 10 сая хооронд зарагддаг. А монголчууд бол газар авах гэсэн бол хэцүү. Манай хайрхан баг бол бусад малажихын багыг бодвол
өөр бас онцлогтой. Нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг энэ бусад багуудаа бодвол манайх энэ нүүрсний экспортыг одоо түшиглэж одоо үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж ингэж амжиргаагаан залгуулдаг ийм иргэд орсон суугчдтай. Энэ хүмүүсийн одоо олгож байгаа газар нь өрхийн хэрэгцээний газар нь 12 метрийн өргөнтэй 16 метрийн урттай гэрээн барьчихлаар машинаа ороод багтаадаг. Байшин барьчихлаар нойл жорлонгийнхаа асуудлыг түлээн нүүрснийхээ савыг барих ямар ч боломжгүй ийм газартай иргэд нь Монгол улсын хайрхан багийн иргэн тэгсэн мөрдлөнгөө ямар үндслээр тэр хятадуудад тэгж 20 30 40 50 гагаар нь газар өгөөд байдгийг. Бүр үнэхээр гасаж огшормоор байгаа үстэй. Өмнө Говь аймгийн Хамбогд сумын засаг дарга Эрдэнэ жаргал одоо түүний дараа түүний ажлыг нь улиран авсан Нэхит нар нь бүгд найрамдах хятад улсын хөрөнгө оруулалттай гадаадын иргэн аж ахуйн нэгжид одоо Хамбогд сумын хайрхан баг цагаан хаданд 10,000-аас 1 сая метр квадрат газрыг л одоо үн төлбөргүй олгочдөг хэрнээ яг тухайн одоо суурьнд нь ажиллаж амьдардаг нөө нүүрс тээврийн хөдөлгөөнийг дагалдаж амин зулгаа залгуулдаг нутгийнхаа иргэдэд болохоор ердөө 196 метр квадрат газрыг бүр харьцуулшгүй жоохон газрыг олгож доромжилсоор ирсэн аж. Цагаан хад суурьшлийн бүс. Энд чинь Монгол хүмүүс амьдраад ажиллаад 20 30 жил боллоо гэхэд хараа усаа үнэтэй авч байдаг. Тогоо үнэтэй авдаг. Тэгээд дээрэс нь бороо орохоор тэр одоо модон нойл амар нойл тэр сая та нар харсан уу те тэр бүх урсаад ингээд тэр цагаан суурьшлийн бүсийн төвд ирчдэг. Имэлдгэн муу цагдаан түрээсийн байранд байдаг. Одоо тэр одоо манай тэр багийн одоо 50 хүүхэдтэй цэцэрлэг байна. Тэр цэцэрлэгт ирж ажиллаж байгаа айлууд тэнд орон байргүй нэг өрөө ийм 20 м квадрат умгар өрөөнд 2 айл амьдарч байна гэж боддоо. Ийм байхад өнөөдөр засаг дарга нь газраа гадныхын зараад хээв нэг пэдигээ хүмүүсээ загнаад дарамтлаад суужиж болохгүй. Өмнө Говь аймгийн Хамбогд сумд хэдэн үеэрээ амьдарсан ард иргэдийн одоо уугуул суугуул иргэдтэй ийм өчүүхэн жижигхэн газрыг олгосон сүйдэлтэйгээр дараах маш ноцтой хүний эрхийн зөрчлүүд гарах болжээ. Иргэн бүрт одоо газар төлөвлөлтөй бол үед одоо 196 метр талбайтай тийм газар олгосон. Хоорондоо одоо завсар зайгүй тийм сэндвчнүүд барьснаас болоод аюулгүй осол гал төмрийн машин явах цай байхгүй. Энэ хүн одоо иргэн хүн энд одоо эрүүл орчинд амьдрах нөхцөл бүрдэхгүй. Нэг сэндвчний хооронд бол одоо нойл жорлонгоо барих зайгүй ийм нөхцөлд бол амьдарч байна. Тэгэхээр миний хувьд бол одоо өнөөдөр эмч хүн гэхэд би өнөөдөр өөрийн гэсэн газаргүй тий. Өөрийн газаргүй төлөвлөгөөгүй газар дээр нэг сэндвч барьчаад би өнөөдөр амьдарч байна л да. Тэгсэн мөртлөө би ажлын байраа яах вэ гэхээр ажлын байр бол эмнэлгийн стандартын дагуу байх хэвээр. Одоо тэр нөхцөлийг хангахын тулд би одоо энэ суурьшдаг, байнгын суурьшдаг хүмүүсийн байрыг одоо 3 жил одоо би тэрийг түрээсэлж ажилуулахад 36 сая төгрөг өгч байна. Өмнө Говь аймгийн Хамбогд сумын засаг дарга нар нь гадаадын хөрөнгө оруулалтын иргэн аж ахуйн нөхцөлд болохоор 10,000, 100,000 бүр 1 сая метр квадрат газрыг л одоо ингээд олгочдөг хэрнээ нутгийнхаа иргэдэд болохоор одоо гэрээ бариад хажууд нь машинаа тавьчихч одоо багтахааргүй тийм жоохон газар олгохыг та бүхэн сая сонслоо. Тэгвэл бүр хамгийн гомдмоор зүйл нь юу вэ гэхээр тэр өчүүхэн жоохон газрыг олгохдоо бүр хорлож байгаа юм шигээр бүр одоо нутгийнхаа иргэдийг даапааж байгаа мэтэр яг үерийн ус тогтдог тийм хонхор хотгор газарт нь өчгсөн байдаг юм байна. Цагаан хад үер давтах, усан давтах ийм нөхцөл байдал машин живсэн байгаа юм машин живсэн байгаа. Ийм нөхцөл байдал үүсдэг. Дэлгүүр үйлчлэгээний газрууд усан давтдаг. Хүний амь нас эрүүл мэндийн эрсдэл маш өндөртэй. Ийм нөхцөл байдал үүсээд байгаа. Бээрээ очиж танилцаад нүдэрээ тэр зураг баримтыг нь оч хараагүй болвол хинч итэг хэргүй үнэхээр аимшигтэй дуу зураг цагаан хаданд байгаа биз. За гэтэл одоо ингээд энэ Өмнө Говь аймгийн засаг дарга нар нь зөвхөн нутгийнхаа иргэдээс л одоо ингээд газараа харамлаад ийм жоохон газар олгодог юм болов гэсэн чинь бас үгүй юм байна. За тухайн одоо Хамбогд сумдан эрдэнэ төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажилладаг. За тухайн Хамбогд сумынхаа одоо Монгол ардын намын хорооны даргаар нь ажилладаг эрдэнэ очиртой болохоор бүр онцгой хэмжээний газрыг бас олгосон баримтыг та бүхэнд одоо үзүүлье.
За хам богд сумын Монгол Ардын намын хорооны дарга нь болохоор өөрийнхөө ууж мод компанийнхаа нэр дээр 2 удаагийн захирамжаар бүр 235 мянган метр квадрат газрыг авч чаддгийн юм байна. Тэгэхдээ ард иргэднүүд авч чадахгүй л дээ. Жолоочнуудаа анхаардаггүй, монголчуудаа анхаардаггүй, үйл амьдарч байгаа хүмүүс өөр хүмүүсээ анхаардаггүй. Ийм сонин газар шүү дээ. Ерөөсөө мөнгөтэй л бол газар авна. За Өмнө Говь аймгийн хам богд сумын Монгол Ардын намын хорооны дарга энэ Бямб цогтын Эрдэнэ очир одоо нутгийнхаа одоо жирийн иргэдээс олон мянган дахин газрыг аваад сэтгэл нь хансангүй. Тэрээр одоо өөрийнхөө эрх мэдэл албан тушаалан ашиглаад дараах маш олон одоо ноцтой зүйлүүдийг хийсэн байдаг юм байна. За тухайлбал 2024 онд хам богд сумын 100 жилийн өг тохиолдуулан оюу толгой компанийн дэргэдэх оюу толгой хөгжлийн хурдцгаар сангийн хөрөнгөөр хам богд суманд одоо 8.6 км-ийн урттай хатуу хүчилтэй авцамыг тавихаар болсон юм байна. За гэтэл нөгөө хам богд сумын одоо Монгол Ардын намын хорооны дарга Эрдэнэ очир чинь эрх мэдлээ ашиглаад хам богд сумын одоо хойдолд нь барьж байгаа одоо өөрийнхөө одоо барьж хэрэгжүүлж байгаа Four Seasons гэдэг хотхон руу нөгөө авцамыг татаад аваа явчихсан. Нөгөө хам богд сумынх нь Эрдэнэ болохоор сумынхаа голоор ингээд шорон зам дээр ингээд линхэл донхолтой замаар ингээд явж байхад нөгөө тэр гой төслийнхэн зам нь болохоор одоо сумынх нь намын хорооны дарга руу чиглээл ингээд явж байгаа жишээтэй. Хам богд сум бол онцлогтой сум. Улсын сангийн авдарт одоо 100 гаруй тэрбумыг төвлөрүүлдэг ийм сум. Монгол улсын бүх сумдаас хамгийн баян сум 180 тэрбумын төсөвтэй сум шүү дээ. За дээрэс нь оюутлахоогоос говийн хөгжлийн хурдсуур гэдэг одоо нөө хурдсуур сан гэж яриад байгаа шүү дээ. Тэнд одоо 50 сая доллар өгсөн байна. Ийм баян сум. Гэтэл одоо ард түмнийх нь амьдрал ерөөсөө дээшилдэггүй, сургуул, цэцэрлэг, цагдаа, эмнэлэг рүүгээ хөрөнгө оруулалт хийдэггүй, тийш нь очдог зам нь хүртэл засаагүй. Гэтэл хин нэгэн сонирхлын зөрчилтэй иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхрийнх нь барьсан байрыг тойроод засмал зам тавьсан байх жишээтэй. Нууц материалууд 90 сурвалжлах нэвтрүүлгийн баг Өмнө Говь аймгийн хам богд суманд зорж очоод Монгол улсын одоо газар нутгийг гадаадын иргэн аж ахуйн нэгжүүдэд яг ямар хэмжээгээр олгоч вэ? Яг ямар газруудыг олгоч вэ? Хэн гэдэг хүмүүс тэр газрыг авчихв. За мөн энэ хэргийн шалгалт яагаад удаашрчих вэ гэдгийг газар дээрээс нь сурвалжсан та бүхэндээ хүргэлээ. Хэрвээ Монгол улсад хууль ёс гэж байгаа бол, хэрвээ Монгол улсад төр гэж байгаа бол Монгол улсын үндсэн хууль, Монгол улсын газрын тухай хуулийг онц ноцоогоор зөрчин онцгой хэмжээний газрыг гадаадын иргэн аж ахуйн нэгжид олгосон гэгдэж байгаа эдгээр хүмүүст хариуцлага тооцоосоо билээ. За мөн Монгол улсынхаа одоо газар нутгаас онцгой хэмжээгээр эзэмшүүлсэн тэрхүү захирамжуудыг нь хууль ёсонд нь нийцүүлэн өөрчилж засаасай билээ.